шашны буюу хуулийн сүнсийг нураахна гэдэг сэдвээр бузар сүнснүүд чинь тоо томшгүй одон басгаар бүгдийг нэр замжихад гэхдээ гол сүнснүүдийг яриад байгаа шүү тий. Тийм. За 1-р Иохан 4:1 хайртууд минь сүнс болгонд бүү итэг. Харин тэднийг Бурханаас ирсэн эсхийг мэдхийн тулд сүнснүүдийг шалга. Учир нь олон хуурамч иш үзүүлэгчид дэлхийд гарсан байна гэж. За зэврэ. Эзэн танд талархаж байна. Үнэхээр их талархаж байна эзэн. Таны үгийг тасралтгүй хүлээж авч байгаадаа үнэхээр талархан залбирч байна. Эзэн та биднийг үгээр урамшуулж, үгээр хайрж, үгэн дотроо удирдах, үгээр биднийг хүмүүжүүлж идэх тас үнэхээр талархан залбирч байна эзэн. Тэгээ өнөөдрийн өгсөн үгнүүдэд та биднэрт задлж ойлгуулж өгөөрэй гэж гуйм залбирч байна эзэн. Яг зүрхэнд хүрэхээр тархинд суухаар та биднэрт нөгөөдөө өөр ойлгуулж өгөөрэй гэж эзэн Есүс Христийн нэрээр гуйм залбирч байна. Амен. 1-р Иохан 4:1-ийг харах юм бол сүнс болгонд бүү итэг гэж хэлж байна. Тэгээд сүнснүүдийг шалга. Тэгэхээр маш олон сүнс байдаг гэдгийг энд хэлээд байгаа тийм ээ. Харин Бурхны сүнс бол нэг ариун сүнс. Ариун сүнс. Тэгэхээр энэ ариун сүнсний эсрэг маш олон сүнс ажиллаж байдаг байна гэж ойлгох хэрэгтэй. Тэр олон муу сүнснүүдийг бид нар юугаар шалгах вэ гэхээр энэ Иохан номын 4:2-3-т нь хэлээд өгсөн байна. Бурхны сүнсийг та нар үүгээр мэднэ. Есүс Христ махан биеэр ирснийг хүлээн зөвшөөрөгч сүнс бүр Бурханаас ирсэн бөгөөд Есүсийг хүлээн зөвшөөрдөггүй сүнс бүр Бурханаас ирээгүй. Энэ бол Христийг эсэргүүцэх бөгөөд та нар түүнийг ирж байна гэдгийг сонссон ба тэр идүүгээ дэлхийд хэдийн байж байна гэж. Тэгэхээр юугаар бид нар мэдэх вэ? Есүсийг эсэргүүцдэг сүнс болгон тийм ээ Бурханаас ирээгүй гэдэг. Есүсээр бид нар шалгах нь шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэр сүнс бол одоо энэ дэлхийд аль хэдийн байж байна гэж хэлж байна. Тэр сүнсийг та нар түүнийг ирж байна гэдгийг хэлж байна. Тэр ирж байгаа юм гэхээр антихрист гэхгүй. Христийн эсрэг, Христийг эсэргүүцэгч тэр зүйл. Дэлхий дээр аль хэдийн байж байгаа тэр сүнснүүдийг хэлж тийм ээ. Дараа нь яг антихристийн дүрээр бүр ингэж биелж ирнэ гэж хэлж байгаа. За тэгэд энэ Христийг эсэргүүцдэг энэ сүнснүүд бол бүгдээ яадаг вэхээр шашныг ашигладаг байхгүй юу? Бүгдээ шашин дотор ямар нэгэн шашныг ашиглаж идэг. Тийм шашинлаг сүнс. Тэгэхээр шашны сүнс юу вэ гэвэл тодорхойлт нь болохоор сүнслэг орчинг ноёлж давамгайлахын тулд ёс заншил, дүрм журам, хуурамч сургаалаар хяндаг сүнсийг шашны сүнс гэнэ. Тэгэхээр маш олон талбараар ажилладаг хүмүүст ёс заншлуудаар бидний уламжлал гэж хэлээд байгаа зүйл дүрм журмууд, хуурамч сургаалуудаар дамжуулж ажилладаг байна энэ сүнс. Ямар нэгэн газар орчинд Христийн сүнс давамгайлаагүй бол ямар нэгэн тийм шашны өөр сүнс давамгайлж байна гэж бодох хэрэгтэй тийм ээ. За дэлхийн том шашнуудыг харъя. Одоо дэлхийд ямар шашнууд давамгайлж байна гэдгийг харъя тийм. Энэ болохоор эхний 10-ыг хэд гаргаад ирсэн байна. Энэс цааш бол одон байгаа тийм. Эхний 10 дотор та нар хардаа юу давамгайлж байна? Сүнийн ислам. Бүр 1.5 тэрбум дагагчтай байна тийм. За тэгэд дараа нь Христийн Ромын католик сүм. Тэгэд Хинду. Тэгэд протестантууд орж ин тий Христийн протестант. Бид нар энэ протестант дотор байгаа.
Тэгэд Махаян буддизм, Христийн үнэн алдартай Шия Аслам, Theravada буддизм, Шинто, тэгэд Христийн Англикан эхний 10 дугаар ирж. Христийн гэсэн тодтолтой 3 шашин байгаад 3. Бид нар бол бусад хүмүүст бол бас шашин гэж харагдана. Тэгээ бид нар өөрсдөө шашин болгочихгүй тул байдаг те итгэл үнэмшил гэж авч байгаа. Католик, Англикан хоёр бол яг шашинчсан Христийн сүмүүд яг шашин. Яг тэгвэл маш их ёс заншилд баригдсан байдаг учраас яг ёс заншил. Яг шашин доодог. Протестант улсуудад дотор бас шашинчсан байгаа. Шашинжаагүйч байгаа юм зөв. Тэгээ энийг бол дэлхийн хүмүүс харахтаа бүгдийг шашин гэж харна. Тэ? Бид нарыг бол Христ итгэл үнэмшилтэй гэхээс илүү Христийн шашинтнууд гэж харна. Энд ойлгох хэрэгтэй. За энэ тоогоор нь харахад Сүнни Ислам, Шия Аслам хоёр бол нийлээд яаж вэ? Христийн 3 урсгалтай ойролцоо очиж байгаас Христч хүмүүс бол давмгаж орж чадахгүй болсон байгаа байхгүй юу? Исламууд маш их хурцтай өсөж байгаа. Энийг сая бид нар 2 хоног Vision School-ийн камп дээр сүүчийн цагийн тухай лекцэн сонсоход энийг маш их ярьсан тийм. Тэрийн муу сүнснүүд энэ исламын шашныг ашиглаж байна. Тэ? Хиндуг ашиглаж байна. Буддизмыг ашиглаж байна, Шинтог ашиглаж байна. Тэгээд дээр нэмээд Христч гэсэн шашнуудыг бас ашиглаж байгаа байхгүй юу? Бүр ингэж зэвсэг болгоод ашиглаж байгаа. Бид нар өөрсдөө энэ дундаас гарч ирсэн болохоор юм маш сайн мэдж байгаа тийм ээ. Ямар ёс заншил, ямар хуурамч номлол, ямар дүрм журам хүлэгдсэн байснаа бид нар бол мэднэ. Протестант улсаас бусд нь бол Иесус Христийг Бурхны хүү, аврагч, эзэн гэж хүлээн зөвшөөрдөггүй. Протестант улсууд дотор зарим нь бас Иесусыг хүлээн зөвшөөрдөггүй байгаа. Тэр тийм нь болохоор шашин болчих. Тэгэхээр шашин гэдгийг ялах гэд бол амархан байна. Юу гэж бодож байна? Нэг тал дээр амархан. Нөгөө тал дээр бид нар өөрсдөө шашны сүнсд бол бас ялахгүй. Тэр бид нараас ойлгох хэрэгтэй. Энд бас шашин гэдгийг тодорхойлж бас нэг юм өгөхөөр Бурхан нь амьд биш. Амьд Бурхантай харилцаа байхгүй. Бид нар бол амьд харилцаатай тийм. Эцэст бид нар амьд харилцаатай байхыг номдоод байгаа. Өөрөө Бурхантай яар, юмнаар битгий дамжуул, өөрөө Библийг унш, өөрөө илчлэлт ав, өөрөө ариун сүнстэй яар, өөрөө Иесустэй яар. Амьд харилцаа байдаг болоод тэрийг бид нар хийгээд байгаа байхгүй. Энэ бол ерөөсөө шашинлаг зүйл бол биш. Заавал тахилчаар дамжуулахгүй, заавал номлогчоор дамжуулахгүй тийм ээ. Заавал попоор дамжуулахгүй, заавал амаар дамжуулахгүй. Өөрөө ярьгээд. Энэ бол амьд харилцаа. Хүнээр өөр бусад хүнээр дамжуулахгүй тийм. Тэр өөртөө залбираад итгэрлийг авч болно. Заавал хүнээр дамжуулах. Хүнээр залбируулна гэхдээ заавал тийх биш. Бас энэ шашнуудын ялгардаг зүйл нь бол ертөнцтэй харилцах харилцаа нь өөр. ертөнцтэй гэдэг чинь бол бусад хүмүүстэй харилцах харилцаа гэж байгаа тийм. Бусад хүмүүсийг яаж харилцдаг вэ? Дандаа айцсаар айлгадаг. Энийг нэг хийхгүй бол ингэн гэж айлгадаг харилцаа нь дандаа айлгадаг. Харин Иесус бол тэгдэггүй тийм ээ. Айцсаар юусаа дандаа хайраар нэгүслэр ханддаг. Тэгэхээр бид нэр Бурхныг хайрласан хайраар бусад хүмүүсийг хайрл гэж хэлдэг тийм. Хүмүүстэй бид нэр Бурхныг хайрласан тэр хайраар хандахыг бид нар хичээдэг байна. Тэгэхээр хүмүүстэй харилцах харилцаа бас өөр гэдэг байна. За ийм гол хоёр зүйлээр бид нар ялгана тийм ээ. Иесусыг сөхөтж гэнэ үү, хүлээн зөвшөөрж гэнэ үү? Хүмүүсийг хайрлаж гэнэ үү, айлгаж гэнэ үү? Энэгээр бид нартай шашны сүнсүүдийг ялгана. За өнөөдөр бид нар бол яг энэ өөр шашнуудын тухай ярих гээгүй. Өөр шашнуудтайгаа шашны сүнсний тухай ярих гээгүй. Харин энэ бол бидний сайн мэдээний талбар гэдгийг ойлгох хэрэгтэй. Ийм шашин давтцсан хүмүүстээр бид нар очиж Иесусыг ярих ёстой. Тийм ээ? Иесусыг бид нар өөрсдөө харуулах ёстой, сайн мэдээ тарах ёстой. Энэ бол бид нар сайн мэдээний талбар.
Бид нар ийшээ дуудагдсан үгүй юу гэдгийг мэдхийн тулд бид нар Бурхан Аавын хайрыг мэдрэх ёстой. Энийг бид надаас Vision School зааж байгаа тийм. За бид нар одоо өөрийнхөө Христж урсгалын юу харъя те графикийг хараад байна. Denomination tree гэж одоо Христж урсгал дотор бид нар өөрсдөө бас ингээд маш олон янзын урсгал, олон янзын гэж чиглэлтэй байдаг тийм ээ. За Библиэд шинэ гэрэн дотор бол дандаа ихэнх үеийн Христ итгэл гарч байгаа тийм. Early Christianity гэж тийм. Тэгээд ихэнх үеийн Христ хүмүүс анхны Христ итгэл хүмүүс бол дандаа еврей хүмүүс байсан. Еврей Христ хүмүүс, Jewish Christianity гэж. Тэгээд дараа нь харь үндэстнүүдэд сайн мэдээ тараасан тийм ээ. Тэр Imperial Christianity гэж хэлж байна тийм. Ингээд хоёр чиглэлээр сайн мэдээ тараад байхад хоёр янзын итгэл үнэмшлүүд, хоёр янзын урсгал чиглэлүүд гарч ирж байна. За тэгээд харь үндэсний урсгал чиглэл нь цаашаага салаад явж байна тийм ээ. Nestorian Христ итгэл, Католик Христ итгэл, Коптик Христ итгэл гэдэг ингээд гурав бол салж байгаа байхгүй юу? Уг нь Католик гэдэг үг бол ариун гэсэн утгатай үг байхгүй юу? Ариун зөөр гарч ирэхдээ ариун гэж гарч ирсэн. Одоо болохоор нэг шашны нэр болчиход байгаа болохоос уг нь зүгээр ариун гэдэг нэр байсан. Ихэнх үед яг энэ үед. За Католик урсгалаас Несторианууд юугаараа салсан гэхээр Иесусийн ээж бол Бурхан биш гэдэг. Тэр теологоор салсан байгаа Несториан урсгал. Энэ Несториан урсгал бол Аз руу явсан яг тэр Монгол руу чиглэж явсан урсгал яг Несториан урсгал гэдэг зөв. За тэгээд Католик урсгал дээр нь Ромын Католик сүмөөсөн одоо яг үргэлжлэн явж байгаа тэр сүмөөсөн. Тэгээд Eastern Orthodox гэдэг үнэн алдархны шашны хоёр шашин үсээ явсан байхгүй юу? Coptic Christianity бол одоо яг дээр үеийн байснараа байдаг. Энэ бол одоо Африк хойд хэсгүүдээр Арабын зарим орнуудад байдаг. Та нар анзаардаг бол хар хурц өмсдөг, дандаа загалмай зүүж явдаг тийм христчүүдтэй тийм урсгал одоо болтол байдаг. Яг хуучин тэр шинэ гэрээ хоёрын үеийн зааг дээр тэрүүгээр яг үлдсэн байдаг байхгүй юу? Маш их юунд өртдөг. Хавчлагт өртдөг. Асуулахтаа айдаггүй. Дандаа асуулж идэг. Өдөрт хэдэн кофт гэрч өгч байгаа гэдэг нь мэдхгүй. Маш их байдаг. Дэлхийд мэдээлдэггүй болохоор хүмүүс мэддэг. Цэврээр үлдсэн. За тэгэд Ромын Католик сүм нь болохоор Константин хаан өөрөө христч болонгуудаа улсынхаа шашин болгоод явсан. Тэгээ шашин төр хоёрыг холиод ингээ явчихаараа бүр шашинжаад явсан. Тэн дотор яс заншаад хууль дүрм бүх юм холилдсон байхгүй юу? Бүх юм холилдсон. Тэгээ энэ чигээрээ явсаар байгаад 1400 жил ингэж явсан тийм ээ. Протестант урсгал өөрсдөл ингээ явсан байгаа. Мартин Лютер гарч ирж эсэргүүцэл ингэж явсан байна. Тэгээ бүр гажуудсан байсан. Тэгээд Ромын католикуудаас Eastern Orthodox нь салаад явсан. Салаад явахдаа Грек Orthodox болсон Оросын үнэн алдархны шашин болсон байдаг те. Тэгээд тэд нар дотор бас өөр чиглэлүүдтэй бас байж байгаа. Тэгээд Грек Orthodox үнэн алдархны шашин хоёр бол одоо хүчтэй тийм хэврээ байж байгаа. За тэгэд Ромын католикийг эсэргүүцэж гарч ирсэн бол протестант урсгалууд. Энэ Анабаптистууд, Лютеринууд, реформод жолоохтой хүмүүс тэгээд Англикан сүмийнхэн байгаа. Энэ дөрвөн том үг гарч ирсэн байгаа те. Энэ шашны сүнсийг ойлгохын тулд бид нар энийг ярих хэрэгтэй учраас ярьж байна. Ярьж байгаа шүү гэж бодорой те. Бас энэ түүхийг бид нар бас мэдчих хэрэгтэй байна. За Church of England гэдэг Английн энэ сүм болол энэ юугаар гарч ирсэн гэхээр хамгийн түрүүнд бол Henry VIII гэдэг 8 дугаар Henry хаан хүү гаргаж өгөхгүй байгаа эхнэрүүдээсээ салж чадахгүйсэн. Католик урсгал бол салж болохгүй гэсэн.
Тэгээд салахын тулд шашныг ашиглаж байгаа байхгүй юу? Тэгээд католикос салаад англикан урсгалыг гаргаж ирэхдээ өөрөө эхнэрээсээ салаад дараагийн эхнэрүүдээ авахын тулд гэж гарч ирсэн баг. Тэгээд нийт маш олон эхнэртэйсэн анхны охин гаргаж үзсэн эхнэрүүдээ зарим нь алдсан байдаг шүү дээ. Цаазаа гарсан тийм байдаг. Энэ түүхийг яхан бол бас их сонь дэлхийн түүх дотор орцсон явж байгаа. Тэгээд энэ англикан сүмийг бас эсэргүүцэж гарч дараагийнх нь дандаа эсэргүүцэж гарч ирж байгаа байхгүй юу? Дандаа шинэ теолог гарч ирж байгаа. Энэ методистууд, баптистууд, конгрегационалистууд, пресбитерианууд гарч ирж байгаа. Нөгөө анабаптистууд гэдэг урсгалт нь эдгээр болохоор маш хуучны баримтлсан баптист урсгал гэдэг ойлгочих хэрэгтэй. Тэ? Энэ бол юунод баптист урсгалын гол гарч ирсэн юм юу гэхээр хүмүүс өөрсдөө баптизм хүртэх шийдвэр гаргана. Хүүхэд нислэх багт нь баптизм хүртэхгүй гэсэн. Энэ гол теолог байж гарч ирсэн байхгүй юу? Тэгээд зарим баптист урсгалууд бол нас цаасан бүр 13 хүрчээд шийдвэрээ гаргана ч гэсэн байдаг. Тэгээд зарим нь бол хүүхэд хэдэн настайтай шийдвэр ганцхан өөрөө гаргах хэрэгтэй. Аав ээж нь юмээс шийдэхгүй гэж үздэг. Тэгээд энэ анабаптист Менонайтууд ордог аамишууд ордог. Эдгээр одоо бас дэлхийд байгаад яг хуучин Библийн дагуу амьдардаг. Бас нэлээд ингээд шашинчсан байдал юу гэдгөө аамишууд бол цахилгаан хэрэглэхгүй, машин унахгүй, тэр хуучнаараа газар тариалангаа ихтэл өөртөө байшингаа барьж амьдардаг. Тэн зүйлүүдээ мөн тийгээд эртэжүүдээ сахал тавиад шовгор малгайгаа хүмүүс эмэгтэйчүүд нь ингээд нөгөө дандаа хормогчтой юутай чепчка хүмүүстэй тийм малгайгаа хүмүүстэй яадаг. Ийм яа. Менонайтууд нараа аамшаа тэгж хувцлахгүй энгийн хувцлана. Тэгтээ яг өөрөө өөрсдөө амьдралыг тогтвортой байлгах хэрэгтэй гэдэг. Sustainability яг тэр байдлаараа амьдраж явдаг те. Хамгийн сүүлд эдгээр ч хөөгдөд Латин Америкт очсон байгаа. Ингээд хөөгдөд яг өөрсдийг нь хөдөлгөөн зөвшөөрөхгүй хавчтаад ирэхээр нүүгэж явдаг байхгүй Менонайтууд. Эдгээр хамгийн сүүлд одоо Латин Америкийн ширэнгэнд очиж амьдарч байгаа шүү дээ. Тэнд яг өөртөө байшин байгаа. За лютеранууд бол хатуу урсгал чигээрээ ингээд үлдсэн. Англикан сүм, лютеранууд, католик сүмүүд яг адилхан ёс заншилтай. Ламрын дандаа ингээд ёслолын хурц өмсдөг. Тэ? Ариун зог тэр маш хатуу дүрм баримталдаг. Хин ариун зог хүртэхгүй бүр ингээд заадаг өөртөө яадаг. Тийм хатуу. Тэгээд нэг юм нь гуруулаа infant baptism, үлгээтэй хүүхэд баптизм хүртээд. Тийм ёс заншлууд аваад үлдсэн байхгүй. Эдмэр. За реформд сүм гэдэг нь энэ пресбитериан усгал гарч ирсэн гол теолог. Энийн гол теолог нь юу гэхээр хүмүүс өөрсдөө шийдвэр гаргахгүй бурхан л бүх шийдвэрийг хүмүүсийн өмнөөс гаргаж өгнө гэдэг байхгүй юу? Predestination гэдэг теологтой бурхан бүр аль урдаас нь хэн аврагдахгүй шийдсэн. Тэгэхээр хүн нэг хэрэгчээгээд харахгүй хүмүүс өөрөө нүгэл дотроо бүр унтсан цогцсон учраас өөртөө бүр юу ч хийхээ мэдэхгүй. Хүний шийдвэр гаргах юм ингээ үүсгдэг байхгүй юу? Тэгээд энэ дотор restorationist гэдэг энэ нөгөө юу орлох онол теолог гэдэг бол тийм онол replacement theology гэдэг. Тэр нь юу гэхээр еврейчүүд бурхныг үгүйсгсээр байгаад тэд нар сайн мэдээ сонсох бүр тийм чадваргүй болчиход бурхан орхисон. Одоо зөвхөн харь үндэстнүүд итгэлийг аваад тэгээд тэр харь үндэстнүүд еврейчүүдийг энэ дэлхийд оруулж байгаа гэж үздэг байхгүй юу? Тэгээд үздэг. Тэгээд энэ replacement theology бас маш их хортой. Библийн эсрэг байхгүй. Яг тэр Библиэлд бурхан еврейчүүдийн төлөө ирнэ л гэсэн байдаг. Тэ? Тэрийг үүсгэсэн теолог гэдэг.
эндээс ингээд бас ингээд өөр ингээд урсгалууд гараад ирсэн. Одоо ингээд congregational гэхээр хамтын удирдлага хамтын удирдлагаар сүм чуулганыг удирдаад явна гэсэн тийм одоо нэг дуудлага авахыг удирдагч хүмүүс ингээд дуудлага аваад сүм чуулган байгуулдаг жоохон өгөөсгөө явчихдаг байхгүй юу? Хамтаараа ингээд удирдах тийм зүйлүүд. За баптист урсгал Presbyterian урсгал хоёроос хоёулаа Calvinist юугаар явдаг, чозоогоор явдаг байж байгаа тийм. За тэгээд дотроо бас маш олон урсгал чиглэлтэй баптистууд ч энд хоёрыг бичмэн энээс маш олон байгаа тийм. Southern баптистууд эдгээд тэр мэдих зүйлүүд энд ороог л гаш байна. Тэгээд методист урсгалыг бол нэг John Wesley бий болгосон. Анх ус Англикан сүмийн мишнерээр Америкт иржсэн. Тэгээ Америкт ирсэн чинь энэ бичгтэйгөө бас нэг урсгал байгаа. Маравчууд гэдэг. Маравиан сүмийн хүмүүстэй уулзаад тэр хүмүүсийн ингээд ариун сүнсэн дотор орж байгааг хараад бүр гайхсан байхгүй юу? Бурхантай нөхөрлөж байгааг хараад тэгээд өөртөө хийх хэрэгтэй юм шиг байна. Ариун сүнсний үйл ажиллагаа явах хэрэгтэй байна гэж яагаад яг энэ методист чиглэлийг гаргаж ирсэн гэдэг. Тэгээ эндээс нь болохоор тэр Wesley-гийн holiness гэж урсгал гарч ирсэн байхгүй тэр. Тэг арга барилаар хийх гэж болоогүй тэрээр holiness гэж урсгал гарч ирээд тэр holiness тэр ариун байдлыг сайх урсгалаас Pentecost урсгал гарч ирсэн гэдэг. Pentecost ч дотроо бас маш олон юм. Тэгэхээр энэ донд бид нар тэдний хийж байгаа хөөдлүүд, баримталж байгаа чоолог, тийм зүйлүүдээр түрүүний ярьсан тийм ээ. Есүсийг эсэргүүцэж гин үгүй юу? Хүмүүстэйгээ хэрхэн харьцаж гин гэдэг. Энэ хоёр байдлаар бид нар шашинсан үгүйг нь бид бүх чуулган дотор шашинлаг сүнс ажилдаг. Бүх чуулган дотор. Тэг яагаад гэх юм бол Сатан бол ингэж байгаа шүү дээ. За би ерөөсөө гадахын харийн шашныхантай зурлаад энэ дотор ажиллаж би ислам, хинду энэтэй ажиллаж. Христ ч өөрсдөө Иесустэйгээ яваад ингэж орхидоггүй байхгүй юу? Сатаны гол зорилго бол нөгөөдөл нь угаасаа өөрийнх нь учраас тэднэртээ өөрөө тэгж ажиллаад байх шаардлага байхгүй. Угаасаа ашиглаж байгаа зүсгэнд болцсон. Харин өөрийнх нь хүлээн зөвшөөрөх байгаа Христ ч хүмүүсийн дунд орж тийм ээ тэр хүмүүсийг Иесусийн эсрэг болгох зорилго нь Сатаны зорилго байхгүй. Тийм учраас яг Христийн сүм чуулганууд дээр шашны сүнс маш хүчтэй ажиллахыг хүсдэг. Хүчтэй орж ирдэг байгаа угаасаа. Маш орж. Прайд болох тэр сүм чуулган дотор орж ирээд итгэвч хүмүүсийг буцааж уруулаад ирсэн газар руу тий буддизмээс ирсэн үү, хиндугээс ирсэн үү, юунаас ирсэн бэ? Тэр зүүн буцааж уруулахыг бодож ашигладаг байгаа. Тэгээ нэг зүйлийг бид нар асуух хэрэгтэй. Сатан бол ганцхан. Энийг бол англиар бол devil гэж байгаа тий. Монголоор диавол гэдэг орч. Бузар сүнснүүд нь бол маш олон. Англиар demons гэж нэрлэж байгаа. Тэгээд unclean spirits гэж бас хэлдэг тийм ээ. Тэр Сатан бол өөрөө тэр олон сүнснүүдээ сүмүүтөр ингээл явуулчаад өөрөө цаана удирдах сууж чана гэсэн үг. Тэгэд биднээс хичнээн олон тийм шашны сүнс бидний дотор ажиллаж байгааг бид нар мэдж нэг бүрчлэн зайлуулах ёстой. Тэгээд тийм учраас бид нар өнөөдөр сүм чуулган дотор шашны сүнс яаж ажилладгийг ярих гэж. Бид нар бас Пентекост урсгал очиж шашны сүнсээс ангид байна гэсэн үг ерөөсөө биш. Пентекостод хүртэл бас маш шашинждаг. Ялангуяа одоо сүүлийн үед хараад байхад янз бүр иш үзүүлгүүдээр тийм сая юу болсон тэгэл нөгөө хөрвөст болсон, рапчер болсон 9 сарын 23-нд гээд
бас бага юмнууд таарч байна тий. Шашны сүнсүүд бол маш их тийм мэхэлдэг сүнснүүд. Худал хуурмгийн сүнс гэж угаасаа эвэлдэг. Хуучин гэрэн дээр бид нар мэднэ. Олон сүнснүүд тэнд суучаад нэг хааныг мэхлэхийн хаан нөгөө иш үзээд өгөхт нь хуурамч сүнс орж ирэл би аманд нь хуурамч иш үзүүлүүд хийчихээд бүр тэгж ярьдаг шүү дээ тий. Тэгэхээр энэ бол бит бодтой байхгүй юм сүнс байдаг юм. За худал хуурмгийн сүнс гэдэг нэгдүгээр явахын 4:9 дээр хэлсэн байна. Бид бод Бурхныг мэддэг хүн биднийг сонсдог. Бурхных биш хүн биднийг сонсдоггүй. Үүгээр бид үнний сүнс ба мэхлийн сүнсийг мэднэ. Сонсох юм маш чухал. Зүгээр гадна талдаа сонсч байгаа шиг мөртлөө зүрх нь сонсоогүй. Тарих нь өөр юм бодж байгаа энэ сонсож байгаа биш тийм ээ. Тэгэхээр тэр үл мэхлэгч сүнсэнд артагдсан байгаа гэсэн үг байхгүй. Заримдаа бид нар энийг мэдэрч магтандууд дуулж хахад шал өөр бодол ороод ирдэг. Бурхны оршууд орохын оронд энэ яг мэхлэлтийн сүнс явж байна гэж нарт мэдэгддэг байна. Тийм зүйл. Тэр Бурхныг мэддэг хүн биднийг сонсдог гэж Иохан хэлж байгаа байхгүй. Бурхныг биш хүн биднийг сонсдоггүй. Итгэж сонсоос штэ. Тэгэхээр үнний сүнс гэж байх нь мэхлийн сүнс. Үнний сүнс нарийн ариун сүнс, мэхлийн сүнс нь бол энэ шашны сүнс. За шашны сүнс бол маш харанхуй сүнс. 2 Коринт 4:4 дээр энэ үеийн Бурхан үл итгэгчдийн бодол санааг сохолсон учраас тэд Бурханы дүр болох Христийн алдрын сайн мэдээний гэрлийг үзэж чадахгүй болжээ. Тэг бид нар маш олон хүн сайн мэдээ ярьдаг те. Тэгэд Иесусээр ирэхгүй байгааг бид нар гайхдаг те. Яг тэр хүмүүсийн амьдрал энэ харанхуй сүнс ажиллаад байгаа байхгүй. Бодол санааг нь сохолчихсон. Бид нар гэр оролны хатаач ирдэг, найз нөхдөж ирдэг, танихгүй хүмүүстж ирдэг, олон ярьдаг, хичнээн ярьдаг. Гэт ерөөсөө Иесусыг хүлээж авдаггүй. Сүлдээ бүр бид нарыг даапаалал, шоолол тийм байдал ордог гэж. Яг хөө тэр хүмүүсийн бодол санаа сохор харанхуй сүнс ажиллаж байна. Тэг бүр гэрэл үзэх чадваргүй болсон байна. За бас шашны сүнс дайн, үүмэн самууныг үүсгдэг дандаа. Эфесэд 4:8 дээр Каин дүү Абельтайгаа ярьжээ. Дараа нь хээр тад байхдаа дүү Абель руугаа дайрч түүнийг алуугч. Дэлхийд дээр хамгийн түрүүнд болсон аллах Бурхныг мэддэг ганцхан л гэр бүл байсан тийм. Адамын гэр бүл. Тэг хоёр хүүхдийн нэг нь нэгийгээ алчиж байгаа. Каин яагаад алсан? Өргөлөөрөө Бурханд тааламжих гэсэн. Шашинлаг үйлдэл хийсэн байхгүй. Тэр шашинлаг үйлдэлийн Бурхан хүлээн зөвшөөрөөгүй. Тэрийг ойлгохгүйгээс болоод тэр шашинлаг үйлдэл хийж байгаа хүмүүс дандаа хажууд хүмүүсээ буруутгадаг юм. Абелийнхаа буруу гэж үзэн Абелийнхаа алчиж байгаа тийм ээ. Шашны сүнстэй хүмүүс дандаа хүмүүсээс илүү байхыг хүсдэг байхгүй. Гадна байдлаараа ялангуяа. За шашны сүнс хүмүүсийг бас байнга хүлээсэнд байлгадаг. Хүлээсэн дотор. 1-р Тимот 4:1-11 хар. Энэ дотор шашны сүнсний маш олон шинж чанарууд харагдана. Харин хожмын цагт зарим нь итгэлийн орхиж мэхлэх сүнснүүдэд болон чөтгөрүүдийн номлолд анхаарлаа хандуулна гэж сүнс тодорхой хэлдэг гэж. Энэ шашны сүнс яаж ажиллахыг харж байна те. Хүмүүсийг итгэлийн орхиулах нь байна. Мэхлэх нь байна. Тэр хүмүүс мэхлэлтэд бүр өөр номлол сонсоо явчихсан. Бүр 3 номлол сонсоод. Окей. Бүр яг хөр гаж орчлууд руу хүмүүс орж байгаа гэдгээр ярьжсэн. Тийм байна. Энэ теологоор дамждаг гэж байна. Шашны сүнс теологоор дамжиж орж ирнэ. Тэд өөрсдийн үс чанартай халуун төмрөөр тамуулгдан 2 нүр гарган худал ярьдаг. Шашны сүнс 2 нүртэй.
Наанад зөв сайн юмыг хийж байгаа харагдаж дотор санаанд нь дандаа өөрийнх нь аминч үзэл мунхаг бодлууд байдаг. Гэр бүл болохыг хориглодог. Мөн итгэгч нар болсон үннийг мэдсэн хүмүүс талархалтайгаар хүртэж байг хэмээн Бурхны бүтээсэн хоол хүнсийг цэвэрлэхийг албаддаг хүмүүс болно. Тэгээ маш олон гэр бүлийн талбар дээр ажиллах нь тийм ээ. Тэр шашнууд дээр бас одоо зарим шашнууд буддистууд эхнэртэй явж болохгүй, католик сүмийн замдар эхнэртэй явж болохгүй бүгд тэгж хориглодог гэж тийм. За христ хүмүүстэй болохоор тэр хүнтэй энэ хүнтэй сууж болохгүй гэдгийг хэлэх ч юм уу. Янз бүрийн байдлаар тэр гэр бүл болохыг нь хориглодог байна шүү дээ тийм ээ. За тэгээд ямар ч хоолыг талархаад хүртэж болно гэж хад янз бүрийн хоол хүнсийг цэвэрлэхийг албаддаг тийм зүйлүүд хийдэг байна. Яагаад гэвэл Бурхнаар бүтээгдсэн юм бүхэн сайхан. Хэрэв тэдгээрийг талархалтайгаар хүлээн авсан бол гологдох ямар ч зүйл байхгүй. Учир нь Бурхны үгээр ба залбирлаар ариусгагддаг. Тэгээ бүх зүйлийг Бурхны үгээр залбирлаар ариусгаж болно. Чи ахан дүүсээ эдгээр зүйлс хандвал чи өөрийн дагаж буй эрүүл сургаалын болон итгэлийн үгсээр дижигдэн Христ Иесусийн сайн үйлчлэгч байх болно гэж. Тимотед хэлж байгаа шүү дээ тийм ээ. Яаж эрүүл сургаал итгэлийн үгсээр дижигдээ гэж хэлж байна тийм. Тийм бол сайн үйлчлэнэ. Харин олиггүй мөрөдийн үлгэрүүдийг бүү зөвшөөр. Нөгөө талаар өөрийгөө сүсэглийн зорилгын төлөө дасгалжуулаа гэж хэлж байна. За олиггүй гэдэг эмэрдийн үлгэрүүд гэж юу вэ? Яан зүрийн хүмүүсийн яриан л битгий авт гэж хэлж байна тийм ээ. Хов живэн битгий автаа гэж хэлж байна. Заримдаа янз бүрийн үлгэрдэн болсон зүйлүүд ёс заншлахад гараад ирсэн мэт тэгдэг гэж байна. Ном болгоны тэд хэвшлэлийг уншаад байвал сайн гэж байна гэдэг. Тийм сони юмнууд гарч ирдэг байхгүй. Тийм тийм ээ. Миний төрсөн өдөртөө ишлүүд юу вэ гэл ингээл уншдаг юмуд байж байгаа шүү дээ. Энэ ч юм болохоор тэр олиггүй тэмдгийн үлгэрүүд. Ямар нэгэн сүмд хийжсэн үйлдэлүүд бусад хүмүүдэд сайн гэж боддог. Тийм шүү дээ. Сүмж болгон өөрсдийн илчлэлд өөрсдийн өөрчлөлтөдтэй маш өөр зүйлүүд явагдаж болно. Тэрийг бас хүлээн зөвшөөрдөг. Сүсэглийн зорилго гэж юу вэ гэхээр бидний бурханлаг байдлыг хэлж байгаа. Биднийг бурханлаг ариун байлгах гэдэг байна шүү дээ. Тэгээд ариун байхын тулд өөрийгөө дасгалжуул. Биднийг ариусгах нь бол ариун сүнс гэж ойлгох хэрэгтэй. Өөр юмыг сонсоод ариун сүнсийг биш өөр юмыг сонсоод явчихал юм бол буруудна гэж ойлгох хэрэгтэй. Учир нь биеийн дасгал нь өчүүхэн тус болох юм аа. Харин одоогийн болон эрх амийн төлөөх амлалт бүхий сүсэглэл нь бүх зүйлд тустай гэж. Тэгэхээр биеийн дасгал гэдэг бол үйлдэлүүдийг хийлээд байгаа юм тийм. Биеэр үүдэж байгаа юмнууд бол өчүүх тус байх нь гэхдээ өчүүхэн тустай. Бид нар бол үйлсээр аврагдаагүй энийг сайн бодох хэрэгтэй. Итгэлээр бүх зүйл итгэлээр хийгднэ гэсэн үг болж байгаа. За энэ итгэмж дүгнүү. Учир нь бид үүний төлөө ажилладаг зүтгэдэг. Яагаад гэвэл бүх хүмүүсийн ядангуяа итгэгчдийн аврагч болох амьд бурхан бид өөрсдийн найдвараар тавьсан юм аа гэж. За энэ бидний шашны сүнсэнд автаад байдаг гол шалтгаан бол юу гэхээр ерөөсөө амьд бурханд найдвараа тавих. Бурханд найддаггүй байхгүй. Бурхныг нэгдүгээр тавьдаг тийм. Бурхан хангана, бурхан эдгэн, тийм бурхан надтай байгаа, бурхан хинж байгаа гэдэг. Ийм зүйлүүдийг хүлээн зөвшөөрдөг гэж тийм. Тийм учраас өөртөө хийх гээл хүмүүст найдах гал гэд бурханд найдаж сур гэдэг чинь энэ сүсэглэл гэдэг чинь бурханд найдаж сураад гэсэн үг хэлээд байгаа. Эдгээр зүйлийг тушаад зааж сур. Бурханд яаж найдахыг хүмүүст заагаарай гэж Тимотед Паул хэлээд байгаа байхгүй юу? Тэр бурханд яаж найдах вэ? Бурхантай харилцаанд байж гэж те
үгийн сонсч ийж, үгийн хэрэгжүүлж ийж биднэрт найдаж сурна шүү. Тэр үг амьд байхгүй юу? Тэр амьдрал дээр ажиллана гэдэг л. Тэгээ бурханд ингээд найдахгүй байгаа юм заримдаа харагдаж, заримдаа хүүхдэдээ өвдчихөр за хамт залбирах хооронд тэмт тийм юм байгаа шүү. Энд юм байгаа шүү. Тэ? Нэг юутай зэвэн баттай цай авах уу гэд. Яг төрөлөд тэгдэхгүй. Ээж хүмүүс яг мэдрэгддэг баг тийм зүйл тэ. Би л аяа хийх гэддэг. Тэр би олон юм дээр ажилласан. Яг нөгөө хүүхдүүдээ ээж гэж халамжлаад сурцсан тэрүүгээр эхэлж хийх гэдэг. Харин би ихтэй ээж биш Христ ч гэдгээ бодож сурах хэрэгтэй. Хамгийн түрүүнд би залбирах хэрэгтэй. Энийг хийж сурах хэрэгтэй мэнэ гэдэг. За Есүс шашны сүнстэй байнга тэг бүр тулалддаг байсан ба. Бид нар энийг зөндөө үзсэн те. Фарисеучудад хэлсэн 8 залхууя гэднээс үзсэн бааш те. За тэрнээс нэгийг эргээ бид нар санджээ. Матай 23:13. Гэвч хоёр нүрд хуулийн багш нар болон фарисеучуд та нар золгооё. Юу гэвэл та нар хүмүүсээс Тэнгэрийн хаанчлалыг хаадаг. Та нар өөрсдөө ч ордог ч үгүй орох хүмүүсээр ч оруулдаггүй байна. Тэгээ шашинлаг дүртэй хүмүүс яадаг вөхөр өөрсдөө ч тэр авралаа аваад Тэнгэрийн хаанчлалд орчдоггүй, хүмүүсийг ч авралыг авахдаггүй. Хаалт болоо саад болоод идэх байхгүй юу? Тэрийг ингэж хийж. Тэгээ фарисеучуд болоод маш их шашны сүнстэй хүмүүс юм аа. Одоо эднэрийн энэ сүнс нь бас шашин болоод хөгжсөн байж байгаа ч жудаизм гэдэг юдаизмын шашин гэдэг, юдийн шашин гэдэг байж л байгаа гэх. Сая эхний 10-т бол ороогүй байна. Хүмүүс нь цөөхөн байдаг. Иесусыг бас хүлэн зөвшөөрдөггүй. Гэтэ Бурханы сонгогдсон ард түмэн гэдгээ мэдээ тэрүүгээрээ маш бардан болцсон еврей хүмүүсийн хэсэг байж байгаа. За ийм шашны сүнстэй хүмүүс болоод үргэлж маргалтаж, тэнцэж, шүүж үдэг. Гадна талд нь хийж байгаа зүйлүүд нь бол дотроо ч энийг хийж гаднаа ч. Эзэн бас биднэрт бол юу гэсэн? Ачаагаа надад өгчхөө. Би надад асуудал чинь шүүгээд өгье те. Би чиний хариуг аваад өгье гэдэг. Ингээд хэлээд идэх шүү дээ. Бидний шашны сүнстэй хүмүүс тэрийг ойлгохгүй, ойлгож чадвар байхгүй. Тэмцэлдэл, маргаал, шүүгээл. Биеэр үлдэхгүй ч гэсэн дотроо сүнс нь зүрх нь маш хатуу болсон. Тэрийг хийгээл яд. Тэгээ шашны сүнсний гол сүнд орж ирж байгаа гол зорилго бол удирдагчдын солруулж ягаад тэр сүмийг тарах зорилготой байдаг. Сүм нь ерөөсө байхгүй болох юм зорилготой. Тэгэхэд хувь итгэгчдэд бол яадаг вөхөр аврал авсныг эргэлзүүлдэг. Дандаа аврал дээр нь эргэлзээд үрээд. Би юу н орогцсон юм уу юу гэдэг. Айдас эргэлзэх хоёрыг өгчдөг. Тэгээд бол тэр эргэлзэл дээр одоо итгэлээс нь тийм садах зорилгыг авалдаг. За фарисеучуд бол яг тэр үедээ өөртөө бурханд үйлчлж байгаа л гэж бодож байсан ба. Шашны сүнстэй хүмүүс бас тэгж боддог. Би л бурханд үйлчлэхдээ бус хүмүүс үйлчлэхгүй байна. Ингээд бодоод идэх. Би л зөвхөн байгаа тань. Би сонгогдсон хүн байна гэд. Ганцхан өөрийгөө тэгж бодоод. Тэгсэн мөртөө тэр хүмүүс ямар ч ариун сүнсийг мэдэх мэдрэмж байхгүй. Бусад сүнснийг тэр мэдэх мэдрэмж байхгүй. Яг тэр сүнсэн дотроо ингээд хүлэгдсэн байдаг. Тэгэд өөрсдийгөө бусдаас дээгүүр тавьдаг. Тэгээ бусдаас өөрийгөө дээгүүр тавьж байгаа нь харин их тод харагддаг байхгүй юу? Тэр нь үнсээ тод. Тэгээ Иесус бас тэгээд Матай 23:1-3 хэлсэн байна. Тэгээд Иесус цугласан олон түмэнд болоод шав нартай айлцсан. Хуулийн багш нар фарисеучуд Мосегийн суудалд суужээ. Тиймээс тэдний хэлсэн болгоныг та нар үйлд сах. Харин тэдний үйл хэргийн дагуу хүү үйлд. Учир нь тэд ярьдагч түүнийг үйлддэггүй гэж хэлсэн. Маш залхуу хүмүүс шашны сүнсэнд маш амархан автдаг байхгүй юу? Библи уншснаас хүмүүсийн ярьсныг сонсож байгаа. Хүмүүсийг дуурайч амархан байдаг байхгүй юу? Гэт залхуурахаараа шашны сүнсийн нөлөөнд
маш амархан хатдаг. Тэгээд тэр Есүсийн үеийн юудэчүүд ч гэсэн бид нар бас тэр тоороо юугаа уншаад байхгүй тий. Харин удирдагчтай их харддаг байхгүй юу? Удирдагчд нь яг хөхөр өндөр малгай тавьсан. Эндээ маш их эзний чулуутай чигтгцэн цээжвч өмссөн тий. Нэг хурц халаач шиг хувцнуудтай нөмөр хүттэй ингээд тэгэл нөгөө юу лээ болон очоод чангаар мөргөөл одоо тэр нөгөө Иерусалимд тэр баруун хаан яаж мөрөгч дээ тэр ингээд чангаар бүр ингээд тонголцоод мөрөөд идэж тий. Бодвол яг тэрэн шиг л ингэж мөрөж залбирдаг хийсэн баг. Тэгээд тэр өдөртөгчтэй хараад ингээд яваад идэгсэн. Өөртөө юунд завгүй. Тариад малаа хариулаад тэгээ усан үзмийнхаа модыг тайраад өөртөө завгүй амьдрал дотор завгүй. Яад үл өдөртөгчт нь дараагийн үргэлээ аваад дараагийнхыг аваад ирээд ингээд шахаад байгаа ш. Тэгээд тэр үргэлээ аваач хүндэлт ингээд завгүй болж. Тэгээд тийм учраас Есүс тэднэртэй удирдагч чинь биш үү шүү. Мосегийн суудал суудсан байна. Мосегийн суудал суухгүй ч Мосегийн дуудлага бол Мосегийн л дуудлага. Тэдний дуудлага бол өөр. Мосегоор дамжуулж 10 хуулийг бурхан өгсөн. Тэгсэн чи тэд нар Мосегийн хуулигаа 613 хууль гаргаад ирсэн. Тэгээд тэрийг мөрдүүлэхэд бүр шашинжаад ингээд завгүй болсон байгаа байхгүй юу? Тэгээд шашны сүнстэй хүмүүс бол бурханд тааламжтай хандах ш хүмүүс тааламжтай хандах гэж байдаг. Тэгээд хүмүүс нь удирдагч нартай тэр фарисеучудаар таалагдахаар яваад байгаа нөхөс бурханыг ерөөсөө мэдгүй бурханаас маш хостцсон байгаа байхгүй. Тийм учраас Иесус хэлж байгаа. Та нар тэр хүмүүсийг хэлж байгаа нь бол зүг байгаа байхгүй юу? Гэтэ хэлж байгаагаа өөрсдөө хийдэггүй. Тийм учраас хийж байгааг нь битгий хий. Хүмүүс болохоор хийж байгааг нь дуурайх гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр та нар хийж байгааг нь битгий. Харин хэлж байгааг нь бол яг үйл дээрээ гэж хэлсэн байгаа байхгүй. За Марк 7:6-аас 15. Есүс тэдэнд хоёр нүртэй та нарын тухайд Исая зөвөр иш үзүүлсэн бөгөөд үүнийг ингэж бичсэн. Энэ ард түмэн намайг уруулаараа хүндэтгдэг. Харин тэдний зүрх нь надаас хол юм аа. Тэд хүмүүсийн тушаалыг сургаал мэт зааж харин надад дэмий хоосон мөрөгдөг. Бурхны хуйлуудыг та нар орхигдуудан хүний ёс заншид баригддаг гэв. Тэр мөн тэдэнд хандан. Та нар ёс заншлаа сахихын тулд Бурхны хуйлуудыг орхигдуулахдаа гарамгаа юм аа. Эцэг эхийн хүндэл, эцэг эхийн муугар хэлэгч нь үхэх ёстой гэж Мосе айлдсан шүү дээ. Харин та нар хэрэв хүн эцэгтэй эсвэл эхтэй танд тусаж болох байсан миний ямар ч зүйл нь корбан гэж хэлбэл корбан гэдэг нь бурхан өргөцсөн гэсэн үг. Хэлбэл гээд та нар тэр хүнд эцэг эхэд төлөө юу ч хийх зөвшөөдөггүй. Ингэж та нар уламжлан авсан ёс заншлаараа бурхны үгийг хүчингүй болгодог. Үүнтэй адил олон зүйлийг та нар үйлддэг гэж айлдав. Иесус дахиад олон түмнийг өөр рүүгээ дуудаж тэдэнд хандан. Та нар бүгд намайг сонс. Ойлгох түн. Хүний дотор орж түүнийг бузарлаж чадах юм хүний гадна ёор байхгүй. Харин хүнээс гарч байгаа юм хүнийг бузралдаг гэсэн. Тэрэн бүр хуучин гэрээнд Исаягаар дамжуулаад хэлжсэн байхгүй юу? Энэ ард түмэн намайг уруулаараа хүндэтгдэг. Тэгээд тэдний зүрх нь надаас хол юм аа гэх. Гадна талдаа бурхан эзэн гэдэг байгаа. Хэрнээ дотор нь ямар ч хүндэл байхгүй. Тэгээд зүрх нь шал өөр газар. Өөр юм бодцоо, өөр юм хүсчихсэн. Тэгээд явж байна. Энэ хүмүүс тийм байсан одоо манай үеийн ч юм байна. Тэгэд бурхны хуйлуудыг эцэг эхийн хүндэл гэдгсэн те Мосе эцэг эхийн хүндлэхгүй бол үхэх ёстой бүр муугар хэлэх юм бол үхэх ёстой гэдгсэн шүү. Тэгсэн чинь фарисеучуд яасан гэхээр бүх юмаа та нар бурханд өргөцсөн те. Эцэг эхээ та нар бурханд өргөцсөн чинь бурхан эцэг эхээ харна. Та нарын эд зүйлсээ бурханд өргөцсөн чинь тэрнээс эцэг эхтэйгээ хуваалцах шаардлагагүй. Гэх маягаар харин тэр сүмрүү бурханд өргөсөн чинь сүмрүү л аваад.
Ингээд эцэг эхийнхээ төлөө хүмүүс юу ч хийхийг зөвшөөрөхгүй болгоцсон байна. Тэгээ тэр нь бүр ингээд ёс заншил уламжлал болоод хэдийн үеэрч явцсан юм болгоцсон байна. Тэгээ энэ бол шашны сүнс тий. Ёс заншлууд бол уламжлал болгоод тогтцсон юм шүү дээ. Юм нөгөө уламжлал болж тогтох маш амархан гэдгийг дээр нэг пасторны жишээн дээр ярьжсэн та нэг хүн юугаа загсны толгойг аваад шараад байдаг. Тэгээ охин гайхал асуусан чи манай ээжээс гаргасан чи эмээ чинь төвчсөн юм. Эмээгээс асуусан чи манай хайруулын тав жижигхэн байсан юм а. Тэгээд толгойг нь авч. Тэгээд тэр яг тэр шиг ингээд уламжлалд тогтохтой бол маш амархан гэх. Гэтэ энийг бол өөрчилж болно тийм ээ. Ариун сүнсээр өөрчилж болно. Бас хүнд өөрчлөгдөх хүсэл төрж болно гэдгийг Никодимусын жишээгээр бас харуулсан мэт тийм. Бүр тэр чинь фарисеучуд тасаад шүн ирж байгаа ч гэсэн бас эдхийг хүсээд Иесус дээр ирж исэн байдаг ш тийм. Тэгээ дараа нь Илч Паул өөрчлөгж эсэж юм. Илч Паул өөрийгөө ингэж тодорхойлж Үлс 26-нд тэд миний амьдралыг эртнээс мэддэг болохоор хэрэг тэд хүсвэл намайг манай шүтлгийн хамгийн чанд дэгтэй бүлэглэлийн фарисей хүн болохыг гэрчилж чадгалаа. Илч Паул өстөр фарисей байсан байхгүй. Хамгийн чанд дэгтэй. Хамгийн хуулигсагт хамгийн их уламжлалыг сахидаг ёс заншилтай тийм. Тэгэхэд Паул яаж өөрчлөгдсөн юм тараач тий. Тэсүмжүүдэн дотор яг энэ яаж ажилладгийг бас Библиэлд харуулсан байдаг. Еврей итгэгч нар хариу үндэстнүүд итгэгч нар хоёрын хооронд маргаан гарч ирсэн. Еврейчүүд нь хариу үндэстний хүмүүс одоо Бурхныг мэдж авч байгаа юм чинь бас хөвч өндүүлэх хэрэгтэй гэж шаардлагатай байдаг. Хэлсэн тийм ээ. Тэгээ маргаан гарч ирэнгүүт өдөртөгчд нь яаж шийдвэрлэх вэ гээд хоорондоо ярьж байгаад ариун сүнснээс чиглэл аваад хариу хэлж байгаа. Үлс 15:20 дээр та нар шүтээнд өргөсөн юм цус боомлогдсон зүйлс болон садар самуунаас цэрлэгтэн. Хэрвээ эдгээрээс өөрсдийгөө хамгаалвал босох нь тэрэ. Баяртай. Шингээ шийдэгдсэн байна. Юусэн үү гэхээр заавал хөвчөндүүлэх шаардлага байхгүй. Тэр бол еврейчүүдэд тийм ээ Авраамаар дамжуулаад Бурхны ардын болгож тасалж авч яана гэж хүчилсэн юм тэмдэг л байгаа. Тэгээ бидний үлдээжсэн тэмдэг байгаа. Бид нар ойлгохгүй гэсэн учраас бидэд тэмдэгтэй явах гэж бодоод байна. Харин Есүсийг хүлээж авахд бид нар зүрхэндээ хөвч өндүүлчихдэг. Тийм ээ? Бидний зүрх өөрчлөж байгаа нь хөвч өндөгдөж байгаа гэсэн үг байхгүй юу? Хуушийн зүйлүүдтэйгээ холбоо тасарж байгаа тэр хөвчний татлагдж байгаа гэсэн үг байхгүй. Тийм учраас бид нар заавал хөвч өндүүлэх шаардлага байхгүй. Харин гол зүйл юу гэхээр тэр шүтээнүүдэд дамжиж орж ирдэг. Тэр түрүүний бид нар ярьсан нэр төлрийн сүнснүүд байна тийм ээ? Одоо ярьж байгаа шашны сүнснүүд энэ зүйлүүдээс болгоомжлохын тулд шүтээнд өрсөн юм битээ ид. Тэгээд цусан дотор амьдрал явдаг учраас цус битээ. Боомлогдсон зүйлсэд тэгээд хүмүүсийн тэр өөрсдийнх нь шүтдэг тийм зүйлүүдийг зүйлсээс болгоомжлох. Тэгээд өөрсдөө тэр хүлээс олж байгаа зүйлүүдээс болгоомж. Тэгээд садар самуунаас цэвэр. Тэгээд завхаар бид нар завхаарлын сүнсийг ярьсан тийм ээ. Завхаарлыг битгий зөвшөөр гэдэг. Ийм гол зүйлүүдийг л битгий хийгээд өгсөн байж. Түрүүн бид нар нөгөө Байтны сүнсэн дээр ярьсан тийм. Байтны сүнс чинь ингэж ороож жоод хамгийн сүр зүү ороод боомлж явдаг. Хүлээсний сүнс хэлж байгаа байхгүй. Шашны сүнс ч гэсэн энэ дотор орж байгаа. За Галаад 2-ын 3-аас 6 дээр бас нэг юм тохиолдол. Харин надтай хамт байсан тэд хэдийгээр грек хүн боловч түүнийг хөвч өндүүл хэмээн алдагдсангүй. Харин энэ нь биднийг боолчтолд оруулахын тулд Христ Иесус дотор бидэнд байгаа их чөлөөгмөнд тагнахаар шурласан хуурамч ах トゥ нараас болсон юм а. Гэвч бид тэдний эрхэнд хормын зурж ороогүй. Ингэснээр сайн мэдээний
үнэн нь та нарт үлдэх юм аа. Харин эрхэм нэг хүндтэй хүмүүсээс тэдний хэн байсан нь надад огт хамаагүй. Бурхан нүүр царайг хардаггүй. Тэр нээсэн хүндтэй хүмүүсээс надад нэмсэн юм юр алгаа. Тэр Тит бас босч ирж байгаа шинэ удирдагч тийм ээ, залуу удирдагч. Тэгэд Тит бас грек гаралтай болохоор бас хөвчөндүүлэг байгаа юм шүү. Тэгэхээр Титийг бас заавал хөвчөндүүл гэж хэлээг тий. Тэр хөвчөндүүлээгүй гэдгээр бас хүлээсэнд оруулахгүй хэлж байгаа байхгүй. Харин Титий тэр Есүс дотор бидэнд байгаа их чөлөөг минь тагнахаар шургалтан хууран жавтуунэр гэж байгаа. Энэ нөгөө юудэчүүд ёс заншлаас агтан тэр юудэчүүдээр дамжуулаад тэр шашны сүнс орж иж байгаа байхгүй. Хөвчөндөлтөөр дамжуулж тэр их чөлөөг бомлох гэж байгаа байхгүй. Тэгээ энийг Паул мэдээд эрхэнд нь би хормын зөөрч ороогүй гэж. Тэр нэр хүндтэй хүмүүсээс тэр хуран жавтууд надад нэмсэн юм юуч баг. Би тэдний ёс заншил сургаалыг би хүлээж аваагүй гэж хэлж байгаа. За итгэвч хүмүүс бол бид нарыг итгэвч биш байгаад итгэвч болохтой бол өмнөх шашнаасаа бид нар салаад таслагдаад ирж байгаа шүү дээ. Гэхдээ бид нар итгэлийн амьдралаар явхад биднэрт нөлөөлж байгаа маань бас мэдрэгддэг тийм ээ. Тэрнээсээ хэрэг бид нар салахгүй бол бидний хамрагч байгаа сүмж чуулган дотор сүнсний юм нэгдэл итгэлийн юм нэгдэл байж чадахгүй. Тийм учраас бид нар заавал сас хэрэгтэй. Тэгэд шашны сүнсүүд бол маш олон сүнстэй ингээд давхар ажилтдаг. Гомдлын сүнс, голөгдлийн сүнс, бардам зан гэлмэд маш олон юмтай давхар ажилтдаг гэж байна. Тэгэд хамгийн аюултай нь юу гэхээр тэр ийм шашны сүнс бидний дотор ингээд stronghold тийм ээ, бат цайз болоод тогтцсон байдаг байхгүй юу. Тийм учраас энэ сүнсийг ихтэй бид нар хөөн гэдэггүй нураам гэж ярьдаг тийм. Tear down гэд нураах хэрэгтэй гэдэг. За тэгээд Есүсийн дагалдагч нар бас ийм асуудлуудад тулгарч ирсэн тийм. Тэд нар бол еврей ёс заншил дотор хүмүүжсэн хүмүүс байсан. Тэгээд Есүс 3 жил дагуулж явж байхдаа тэдгэрт юу заасан гэхээр дандаа хайрын тухайд заасан байхгүй. Хайр тий. Итгэж байгаа чөлөөлж байгаа чинь хайр, хэлж байгаа сургаалууд нь хайр тий. Фарисеучуудын хэлж байгаа зүйл нь бол хайр. Фарисеучуд яагаад хүмүүсийг хайрлахгүй нь? Дандаа хайрын тухай. Тэг бүр нөгөө дайснаа хүртэл хайрлал гэж заагаад байсан юм байна. Тэгэд Петр болохоор энэ сургаалыг ойлгоцсон гэж өөрөө үз. Яг бол өөрийн тэр 12-ын бас удирдагчаар сонгогдсон шүү дээ. Тэгээ Петр болохоор энийг өөрөө ойлгоцсон л гэж бодож байсан баг. Тэгсэн чинь Есүсийг барих гээд ирэхэд нь яалаа? Петр цэхэм авч ягаад тэрүүн тахилчийн зарцын чихийг тастаад ирчихсэн шүү дээ. За Петрийн хувьд бол багшигаа хамгаалаад итгэлийнхаа дагуу үйлдэл хийж байгаа гэж бодсон баг тий. А яг үнэн чанартай бол тэр бол юу шашны сүнс ажиллаж байгаа. Шашны сүнс яг хүн алж устгах гэж хүрдэг. Петрийг тэрүүл хийсэн байж байгаа тий. Яг өөрийнхөө багш өөрийнхөө шашныг аврах гэдэг шүү дээ тийм ээ. Өөрийнхөө дагдаг хүнийг л хамгаалаад байгаа байхгүй юм да. Харин Есүс хариу үйлдэл нь юу гэсэн гэхээр за тэр хүний чихийг ургуулж өгсөн шүү дээ. Гайхан шиг өгсөн. Тастуулсан чих эргэж ургана гэдэг бол гайхан шиг. Энэ бол итгэл гайхан шиг байхгүй юу? Есүс хамгийн сүүлийн хийсэн гайхан шиг. Загламаа дээр очихоос өмнө тийм хамгийн сүүлд хийсэн гайхан шиг. Тэр. Тэгээ энэ нөгөө талаас бас Петрийг шитгэхтээс аварсан. Тэ? Еврейчүүд чинь юу гэдэг байсан? Өдийг нүдээр шүдийг шүдээр гэдэг. Петр чихээ тастуулах байсан тий. Өөрөө чихээ тастуулах байсан. Тэ? Сүүч хоронд орох байсан. Тэгээ Петрийг бас тэр шийтгэлээс ингэж аварсан. Тэгээд эцсийн мөчид хүртлээ
Иесус ингэж хайраа харуулад гэсэн байхгүй юу? Хайраа харуулад. Тэгээ Петр тэр хайрыг бас гүйцэд ойлгоогүй те. Нөгөө цутагаал явцсан 3 удаа орсон гэл энэ юмуд боддог ч те төнөө юмуд бод. Төхөрлөмө Петрийг дандаж шалгах юм да те. Яг би бичигдсэн болохоор тэгээ. Тэгээд тэгсэн чи Пентакостын өдөр Петр яаж номлолоо те. Үнэхээр галтаа цогтой номлоос гимшицгээ гэл галтаа цогтой мөн номлосон. Тэгээд өөрийнхөө үндэстэнд томилогдоод сайн мэдээ ингээд хүргээд явсан мэдээ те. Тэгээ явжсэн Петр чинь харин яасны одоо Галат номоос харъя. Галат 2-ын 19-с 21. Харин Кефийг Антиохт ирэхэд бид түүнийг нүүрэн дээр нь эсэргүүцэв. Яагаад гэвэл тэр буруутан болоод байлаа. Учир нь Яаковаас хэдэн хүн ирэхээс өмнө тэр харь үндэстнүүдтэй хамт хоололдог байв. Харин тэднийг ирэхэд тэр хөвч хүндэх ёслол үйлдсэн хүмүүсээс имэж харь үндэстнүүдээс салж яван зай барив. Бусад юудэчүүд ч түүний хамт 2 нүүр гаргацгаасан. Түүнчлэн Барнаб бүртэл 2 нүүр гаргаж тэдэнд татгдсан юм а. Харин би сайн мэдээний хүчээр тэдний цэгшруулган явахгүй байгааг хараад бүгдийн өмнө Кефт хандан чи юудэ хүн байж юудэчүүд чи биш харин харь үндэстэн шиг амьдардаг хэрнэ. Яагаад харь үндэстнүүдийг юудэ маягаар амьдр гэж албатлан вэ гэж хэлсэн. Би төрөлхийн юудэчүүд бөгөөд харь үндэстнүүдийн дунд нүгэлтэнд биш. Гэсэн хэдий ч хүн хуулийн үлсээр бус харин Христ Иесуст итгэх итгэлээр зүртгэж итэг гэдгийг мэднэ. Тиймээс бид ч гэсэн хуулийн үлсээр бас харин Христэд итгэх итгэлээр зүртгэхийн тулд Христ Иесуст итгэсэн шүү дээ. Харин яагаад гэвэл нэг ч махан бие хуулийн үлсээр зүртгэхгүй. Хэрэг бид Христ дотор зүртгэхдгийг эрмэц зураа өөрсдөө нүгэлтнүүд болох нь илэрхийлэгдвэл энэ нь Христ нүглийн үйлчлэгч гэсэн үг үү? Огт үгүй. Учир нь хэрэг би нэгэд сүйтгэсэн юмаа дахиж босгол өөрийгөө буруутан хэмээн баталж байгаа хэрэг болно. Учир нь би Бурханд амьд байхын тулд хуулиар өгсөн. Би Христтэй хамт цовдогдсон амьд байгаа нь би биш харин миний дотор Христ амьд байна. Идүүгээ миний махан биетэй амьд байгаа нь намайг хайр миний төлөө өөрийгөө тушаасан Бурхны хүүд итгэх итгэлээр амьдарч буй хэрэг юм а. Би Бурхны нэгүслийг хүчингүй болгохгүй. Учир нь хэрв зүрт байдал нь хуулиар үүдэх юм бол Христ дэмий өгсөн ажээ гэж. За Петр яатсан гэсэн чинь харь үндэстнүүдийн чуулганд очиороо тэднэртэй хамт хоол идээд нөхөрчөөд тэгээд тэр чуулган дээр нь Яаковаас гэдэг чинь Иерусалимийн чуулган гэсэн. Яг Юудэд гаралтай итгэгчд ирсэн чинь нөгөө харь үндэстнүүдээс холдоод Юудэчүүдтэйгээ нийлээд харь үндэстнүүдтэй нэг нөхөрлөхгүй гараа явцсан. 2 нүүр гаргасан байгаа байхгүй юу? Кеф гэдэг анд Петр байхгүй юу? Тэгээд энийг Илч Паул эсэгүүцэж хэлж байгаа тийм 2 нуур. Тэгээд тэр дунд нь бас Барнаб орцсон явж байгаа байхгүй юу? Барнаб чинь Паулыг үйлчлэлд нь оруулж ирж байсан дагалдагч орд тийм. Барнаб хүртэл орж ирж. Тэгээд буруу юм босоход Паул яаж вэ? Өөрөөсөө өмнө байсан ич нарыг хүртэл шүмжилж чадчих шүү дээ тийм. Зүг болохын тулд ингэж хийж өгч байна тийм. Тэгээ энэ бол сайн мэдээнд бол харш зүйл байсан гэдэг. Яаж юм хэр Юудэчүүдийг харах юм бол тэр харь үндэстнүүдтэй хоол идэж сууж байгаа нь Петр аль хэдийн буруутсан байгаа байхгүй юу? Юудэ хүн байж харь үндэстнтэй хоол идсэн. Тэгээд Юудэчүүд ирэхээр харь үндэстнүүдтэй орхиж очиж байгаа. Харь үндэстнүүдийн Петр бас буруу очиж байгаа юм тийм ээ. Өөртөө харь үндэстнийг хайрлал өгч яг тэр тухайн үед болсон чинь орхиод өөрийнхөө ёс заншлыг
дагаад яваад өгсөн. Гэтэл Есүс ирэхдээ хуулийг байхгүй болгосон шүү. Ёс заншлыг байхгүй болгосон. Тэгэхээр Петр евдээчүүд ирсэн ирээгүй хамаагүй евдээчүүд харж ясан ч гэсэн харин үндэстнүүдтэй нөхөрлөж босох байсан байгаа байхгүй юу? Петр энэ дүүрт нь яг энэ дотор бол яг шашны сүнс ажиллаж байгаа байхгүй юу? Яг нөгөө ёс заншлын илүү сануулад байгаа. Сайн мэдээг биш. Ёс заншлыг төлхөө сануулад байгаа учраас ёс заншлаа дагаад нөгөө евдээчүүдээ дагаад яваад өчөж байгаа. Тэгээ хоёр нүур гарах. Хоёр нүур гаргана гэдэг бол нүгэл үлдсэн гэсэн үг. Нүгэл үлдсэн бурхны өмнө. Тэгээд өөрийгөө Христийн дотор зөвтгөгдсөн гэж үзээгөө ёс заншлаараа зөвтгөх гээд байгаа гэсэн үг. Сайн мэдээг үгүйсгэж байгаа байхгүй юу? Бид нар бол яа гэхээр Есүст итгээд Есүсийг хүлээж аваад зөвтгөгддөг тийм ээ. Тэгсэн чинь Петр яасан? Тэгэд зөвтгөгдсөн хэрнээ харин үндэстнүүдтэй хоол идээд би буруу овчлоо гэж бодоод гимшигтэй евдээчүүдэд дагаад өчөж байгаа байхгүй юу? Тэр сайн мэдээ өөрөө зөвтгөгдөөгүй гэж үзчихэж байгаа учраас сайн мэдээгээ үүсгэж байгаа. Тэгэд өөрөө итгэлээ сүйтгэж чинь тийм ээ. Тэгэд итгэлээ буцааж босхол өөрийгөө буруутан гэдэг дахиад мүлтэй гэдэг. Тэгээ яг ийм байдлаар Есүсийг бидний нүглийг арилгаагүй юм шиг хандаад яваад иж болох уу гэж асууж байгаа байхгүй юу? Нэг л удаа аврах тийм ээ. Нэг л удаа аврах. Тэгэхээр нүглээ угаалгуулад зөвтгөцсөн юм чи бид нар гэр өмнөх ёс заншил хамаагүй учраас харь хүмүүсээс тэгж холдох шаардлагагүй. Харь хүмүүст хоёр нүур гаргацсан, евдээчүүдэд хоёр нүур давхар нүгэл үлдсэн. Энийг нийлж өгч байгаа гэсэн. Одоо бидний яг итгэлийн амьдрал дээр ийм зүйлүүд бас харагдав. Бид нар сүм дотор орж ирээд маш бурханлаг хүмүүс. Сүмээс гараад явхаараа юусэн Иесусыг танихгүй юм шиг болдог. Итгэж биш юм шиг тий. Итгэж шүмпийн өгөөл аваад уучдаг. Тий. Хамт тамиг татвал хамт тамиг татчихдаг. Тий. Ийм зүйлүүд хийдэг байхгүй юу? Хамт хов ярьцдаг. Хамт хүм муулцдаг. Эдгээр чинь шашны сүнснүүд ахгүй юу? Хоёр нүур ахгүй юу? Ийм зүйлүүдийг бид нар ярив. Энэ бол яг бурхны нүслийг хүчнгүй болгож байгаа зүйл. Бид нар хайр хийсэн бол аль ч хүмүүсийг хайрлна. Тэгээ Иесусийн дотор яв гэсэн бол тэгээ хаан ч Иесусийн дотор явах ёстой байхгүй. Зам дээр тий. Зам дээр гараад бид нар өмнөх машиныхаа жолоочийг хараагаал явах юм бол хоёр нүур. Энэ бол шашны сүнс ерөөсөө. Сүм дотор бид нар хараад хийхгүй шүү дээ. Яагаад хараад хийж байгаа? Энэ бол яг шашны сүнс байхгүй. Тэгээ бид нар ийм зүйлүүдээс бол салах ёстой гэдэг тийм. Одоо залуучууд ч гэсэн бэлхийгээс тустай яв гэдэг хат чинь парти дээр гисэн нөгөө залуучуудаас найз нараасаа салахгүй тул очоод тэр нөгөө архитай юутай завхааралтай хүчлэгт нь очдог байхгүй юу? Зөвшөөрөөд очиж байгаа бол тэр бол бохирдол. Бидний дотор ариун сүнс орж, ариун сүнс цэвэрлэх хэрэгтэй тийм. Зарим нь ясаа яг би сайн мэдээ өргөхийн тулд очиж байгаа мó гэдэг. Бүхэнтэй яг үнэхээр чамайг илрээж гэнэ үү? Тэг үнэхээр яг очиж гэнэ үү? Тэг үнэхээр итгэлээр чи зогсож чадах уу? Тэр яг өөртөө яг сайн мэдээний талбар мөн гэж юм бол биш болоод тэгж очих шаардлага. Өөрийгөө яг Бурхны хамгаалтын дотор авч очихгүй юм бол тэнд бол өөрөө яг шашинлаг байдал дотроо л байна гэсэн үг тийм. Тэг хүмүүсийг унгаж те нөгөө нэг итгэжгээд явсан юм чи. Нэг хүн пост хийгээл болоо тийм. Алкоголцоо сууж ин тэнд паркетцээ явж ин. Холоонцээ явж ин. Тэр болоо. Тэгээ маш олон хүн тэрүүгээр нүрнэ гэсэн. За шашны сүнстэй хүмүүс бол яадгүй вөхөр өөр дотор нь
янз бүрийн бодол хүслүүд байдаг байхгүй юу? Нэгдүгээрт нь тэр шашинлаг үйлдэлүүдээр хүмүүсээс талархал хүртэх гэдэг. Хүмүүсээс Петрус Бурханаас талархал хүртэхдээ Бурхан таламж тал юм шүү дээ. Тэгээ энэ бол галзуу юутай холбоотой байдаг вэ? Бидний бага насны шархуудтай маш холбоотой. Багт нь одоо аав ээж нь хаач ханддаг байсан хүмүүс нэмээ өгөн зөв юм хийхэд нь энэ зэрэг урмын өгж байгаагүй бол харин зөв юм хийснийг ойлгохгүйгээр буруу тач ингээд шийтгэжсэн энэ төр байх юм бол энэ шарх үлдсэн байдаг байхгүй юу? Тэгээд ээж аав нар чинь зүтгэл онц сурвалт хэрнэ. Тэгээд тийм хийжүүл ингээд шагналын системээр хүүхдээ хүмүүжүүлдэг байгаа тий. Одоо бол бүр медалийн системээр хүмүүжүүлж байгаа тий. Хүүхдэд нь ингэр дээр бүр даахгүй медалтай хүүхдэд. Тэгээд тийм юу бол дандаа үйлдэлээр юм хийж зөв байдал дотор байх гэдэг тийм зүйл. Тэгээд ийм хүмүүс итгэж болохоор яг ийм шашинлаг үйлдэлээр мундаг үйлчлэр тэгээд хүмүүсээс талархал хүртэх гэдэг. Тэгээд талархал хийсгүй бол гондоол уурлал ингээд ийм болдог тийм. За бас үйлсээр аврагдана эсвэл шагнуулна гэж боддог. Тэгээд сүм жолхон дотор ч гэсэн өөрийгөө аврагдсан гэж бодож байгаа мөртлөө аврагдаагүй хүмүүс байдаг тийм. Тэр хүмүүс үйлсээр аврагдахаа сүм ирэл аюу мунд үйлчлэл тийм. Яг хийж үсгийг ойлгохгүй, Бурхантай харилцаанд орохгүй үйлчлэл яваад тийм хүмүүс байгаа. А итгэвч болцсон хэрнээ бид нар тэнгэрт очивол шагналтай гэдэг чаар тийм. Үйлчлэл шагнад өгнө гэж бодоод бас үйлчлэлээд тийм зүйл хийгээд тийм. Үйлчлэл дээр хит төвлөрж байгаад итгэлээсээ маш хурдаг хүмүүс байдаг тийм. Энэ Библи дотор нөгөө Марта Мари хоёрын жишээ байдаг тийм ээ. Марта Есүсийг ирчээд юу идүүлэх вэ гэж бодоод тэрэндээ үйлчлэлээр төлөөд харин Мари хөлдөн суугаад үхийг сонсч идэг тийм. Тийм. За бас Библийг сайн мэддгээр анхаарлын төвд байхыг хүсдэг тийм. Юм ихээр Библийн ишлэл яриад тийм. Юм ихээр заримтай хүртэл Библийн ишлэл бүх юм ингээд гэдэг тийм зүйл. Библийн ишлэлийг бол ингээд нэгнгөө цээж чигсэн. Тэгний чөтгөр хүртэл Библийг мэддэг гэдэг байгаа шүү дээ. Тэгээ тэр үе амар бурханлаг болж харагдах гал тэгээд хүмүүс заримдаа Библийн ишлэл хэрэгтэй биш тий. Нэг тэрэлт хэрэгтэй ч гэж магадгүй тий. Ганц сайхан үг хэрэгтэй ч гэж магадгүй хоолч хэрэгтэй гэж магадгүй. Хүний хэрэгцээ шаардлагыг бас харах хэрэгтэй тийм ээ. За ариун сүнсийг хилт эсэргүүцэж байгаа нь бол тэр хүн өөрчлөгдөхгүй байгаар харагддаг. Сүмд яваал гэдэг ямар ч өөрчлөлт байхгүй. 5 жил болсон, 10 жил болсон ямар ч өөрчлөлт байхгүй. Тэгээд тийм хүмүүс бол дандаа дотроо ариун сүнсээр эсэргүүцэж байна. Ариун сүнстэй байх юм бол байнга өөрчлөлт. Өдрөдгөн өөрчлөлт, цаг тутамд өөрчлөлт. Тэгээд тэр өөрчлөлтнөрөө гэрчилж яадаг байхгүй. Гэрчлээ. Тэр шашны сүнстэй хүмүүст ингээд нөхөрсгөрч гэсэн юм хэлэхэд дандаа шүүмжлэл гэж хүлээж авдаг тийм. Харин ариун сүнсний дагуу өөрчлөж байгаа хүмүүс шүүмжийг хүртэл талархаж хүлээж авдаг тийм болчих. Шүүмжч гэж боддгоо. Энэ хийж өөрийг хүсэж байгаа хүмүүс нь өөр дээр аягүй шүүмжлэлтэй ханддаг байхгүй. Идэгчлээ. Тэр чинь гэрчлэлсээ дээр харагддаг. Гэрчлэл хийж байгаа хүмүүс бол өөр дээрээ шүүмжлэлтэй харагдж байгаа хүмүүс л гэсэн. Маш их чухал зүйл. За шүн дотор шашны сүнс байгаа шинж тэмдгүүд энэ бүх жагсаалт биш л те зарим нь ингэж болдог. За нэгдүгээрт нь хүмүүс дотроо болж байгаа шинжлэлтээр биш гадна байгаа ганц нь харагдах байдлаар илүү төвлөрдөг. Хувцастай эсвэл үйлдэлүүд тийм юм дээр. Бид нөгөө
Славик сүмүүдээр очихоор бид нар амар ноорхоо харагддаг шүү дээ. Тэр хүмүүс амар кангарч ирдэг байхгүй юу? Ихтэй мөртэйгөө хөөхд аюу кангар. Гэтэ тэд нар тэргүй шашинтай гэж хэлдэг. Яг ёстой ш талаад тогтцсон. Аюу гоё жигтэй. Бурхан сайнгаа харуулах нь бас зөвч байж магадгүй. Хүндэтгэлтэй байж магадгүй. Тий. Энд болохоор бид нар болохоор тийм их гоё дүүтгтэй арай л ажиллагаа хувцастай ирэх нь баг. Тэгээ яг ийм ирчээд бидний хувцсыг шүмждэг хүмүүс бас их байсан. Энд тэр бол яг байгаагаар л ирдэг. Өөртөө шийдэх хэрэгтэй тийм үү? Бурхан дотор байхаар бурхан өөрөө тэр хувцаар хангасан шүү дээ. Ямар хувцас хангаж энэ тэр. Матай 23:27 хоёр нүрт хуулийн багш нар фарисеучуд та нар золгүй яа. Учир нь та нар хаяг тавныхаа гадна талыг цэвэрлдэг хэдий ч дотор нь дээрэм хувийн сонирхол дүүрэн ажээ. Дүүрэн ажигчтэй фарисеучуд бол маш ганган хэнцэр тийм ирдэг. Гэтэ дотор талд нь бол авах юм байхгүй байсан гэдэг. Энэ хаяг тавныхаа гадна талыг цэвэрлэх хөвгдөд тийм зөвлөж хэлж байгаа байхгүй. Бид нар бас тэр хувцсны цаана ямар хүн байгааг угаасаа мэдхгүй тий. Бидний өмнө бас итгэхийн амьдралаар удаан алхсан хүмүүс ярьжсэн анх Монголд Христ итгэл орж ирэхэд сүм дотроо хүмүүсийн хувцастай их тулддаг. Ийм хувцас хүмүүс төсөхгүй тийм хувцасгүй. Мэтэж за та хувцас бац. Тэгтэн чи одоо 20 жилийн дараа байдлаас харсан чинь бид нар аюу буруу яддаг байсан юм билээ. Хувцастай нь биш бид дотор талтай нь ажиллах. Дотор талтай нь ажиллахад хүн өөрөө юу өмсгөө шийдээ сонгоч тийм ээ. Одоо л ойлгож штэ гэж яриасан баг. Тони Юнсгэл хар пастороос анх сүмээ байгуулгатай бас өөрөө үүдэн дээрээ сонсоод хүмүүсийг явж хувцас сольж ивэ. Бүгдэрэж яваад задачуд нь аюу цагаа хувцас сольж шууд аваад байсан. Энэ бол бурхан та нарын хоорондын асуудал хувцастай тэрийг бас хэрэгтэй. Хамтаа харилцаанд авах бурхан өөрөө бүхэн өдөртөд явчихна. За хоёрдугаарт нь шашны сүнстэй хүмүүс бусдыг маш их буруутгах, маш их гэдэг. Байнгын гэсэн үг тийм. Хүмүүсийг унахын тулд хууль журмыг ашигладаг. Ямар ч нүүрсэлгүй, ямар ч төвчээр байхгүй. За энэ дээр бол голдуу юу гэдэг вэ? Тэр энэ хамаа захих бай гэдэг тийм. Төргөн амтай хүмүүс тэр маш харагддаг тийм. Хамаараа юу дууж. За энэний тухай тэр Яаков ном сургаалт төгс номдэр бол маш их байгаа тийм. За мөн шашинлаг үйл ажиллагаараа дамжуулаад тэр хүмүүс өөртөө ашигтай юмнууд хийдэг байхгүй. Яг хүний төлөө юм шиг харагч болох яг өөртөө ашигтай. Тэ. Есүсийг өсгөж харагдуулах гэдэг ааш өөртөө ингэж өсгөж харагдуулах гэдэг. Тэр амиа хичээсэн байдал цаана байдаг. За тэр хүмүүс нөгөө сүмэд ингээл янз бүрийн юу гэх юм ашигтай одоо өөрийнхөө бизнесийг хөгжүүлэх юм уу? Тэг юм дарах. Энэ сүм рүү яг энэ зорилгоор юунууд их орж ирдэг. Сүлжээний бизнесийн хүмүүс тэрэл орж ирдэг гэл. Бусад пастад анхааруулаад өөртөө айгүй сүнслэг харагддаг хүмүүстээ цаана өөртөө бизнесийг бодож идэг. За дөрөвдүгээрт нь шашинлаг журам хуулийг тэг өөрийнхөө төлөө ашиглахын тулд бичвэрийг тийм ээ Библийг тайлбарладаг. Тэр нь бусдын хувьд хүнд ачаа болдог гэдэг чинь яг хүнд ачаа гэдэг чинь хүмүүсийг бас ачаанд доор дардаг байна шүү дээ тийм ээ. Библийг тайлбарлаад яриад тахаар хүмүүс энэ зөв юм ярьж байна гэдээ боддог. Энэ дээр бид нарт маш их сүнслэг төсөөрөмж хэрэгтэй байхгүй юу? Сүнслүүдийг ялгах
чадварууд маш хэрэгтэй. Тэр тайлбарлаж байгаа юм нь яг тэр өөрийнх нь ярьж байгаа юмтай өөрчлөлттэй холбогдож байна уу те? Миний өнөөдрийн авсан Бурхны үгтэй холбогдож байна гэдэг. Энэ зүйлүүд бол маш хэрэгтэй. Тэгээд хүмүүсийг ингээд ирчүүлээгүй байдал дотор байх гэдэг. Хэрвээ тэр хүний ярьж байгаа юм ингээд таагүй санагдаад байгааг сүнс чинь мэдрүүлэх юм бол тэр сүнсийг буцаад шалах хэрэгтэй те. Бид нарт хэлсэн шүнс болгон Бурханаас биш шүү гэдэг хэлээд байгаа. За 5 дугаарт нь шашинлаг хүмүүс бол ямар ч хайр өшөөл байдаггүй. Шууд л ингээд завчих гал. Бурхны өгөөч завчих гал те. Өөрийнхөө өгөөч юм гэж завчих гал тэгээд идэв. Харин жинхэнэ итгэл үнэмшлийн сүнс бол цэвэр байдаг, ялзраагүй байдаг. Тэрний үхээр дандаа өршөөлтэй, хайртай ийм хандлага биднэрт мэдрүүлж идэг. Нэгдүгээр ахын 4:8 дээр идэг. Хайрладаггүй нэг нь Бурхныг мэддэггүй. Учир нь Бурхан бол хайр билээ. Яг Бурхны дүрд тоглоод байгаа хүн илж гэнэ үү? Явж ихе илчлэлт байна уу гэдгийг тийм ээ. Бид нар өөрсдөө сүнслэгээр л мэдэх таадаг. За 6-ад нь шашны сүнс хүмүүсийн итгэл үнэмштэй тулгуурлаад ялангуяа өөрийнхөө итгэл үнэмшилтэй тулгуурлаж чад тэр хүнийг ямар нэг юмд оруулах уугүй юу, багтаах уугүй юу гэдгийг шийдэх гэдэг. Тэ ямар нэг юм хуваагдлыг үүсгэж явах юм шүү дээ. Тэр хүн одоо өөрөө нэг юм юутай байх нь нэг шалгууртай хүмүүсийг тийм хүн тэгж бол нэгж тэр шалгуур араа хүмүүсийг шууд чи тэрийг гэж усахгүй нэг гэж усахгүй гэдэг. Бид нар өдөр тумжаа дандаа ариун сүнснээс авах тийм. За 7-ад нь жинхэнэ харилцаанаас илүү ёс заншил уламжлалтай төвлөрдөг. За энийг ярьсан тийм. Жинхэнэ итгэл бол үгийг бясалгах, Бурхны үгийг бясалгах, залбирах зэргээр Бурхантай цагийг өнгөрүүлэхэд бий болтгоо. Библийн үгийг бясалгах нь, залбирах нь бидний итгэл бий болдог. Тэр үед Бурхантай харилцаа үүсч чаддаг байна шүү дээ. За 8 дугаарт нь шашинлаг сүнстэй хүмүүст Бурхны шүүртийн талаар хайц төгшүүр байнга ирдэг. Биш итгэж болов яах вэ те? Гэсэн ийм. Харин бид нар бол эцсийн үеийн шийтгэлээс угаасаа айхгүй шүү дээ. Биднэрт ирэхгүй үгүй мэддэг. Харин биднэрт бол Бурханаас эмээх эрүүл айдас, эрүүл эмээлт бол байх ёстой те. Тиймээс бол бид нар зөвхөн хянамгай юмаа цэгнэж алхдаг гэсэн. Алхам болгоно бид нар зөв буруу юу гэж Бурхантай ярьж асуух. За 9-р нь шашинлаг сүнс бол маш их бардан байдаг. Бардан байдал юугаар харагдав? Өөрийгөө л зүртгөөд бүх юмд өөрийгөө зүртгөөд. Дандаа би миний тий. Дандаа тэгж ядва. За энийг нөгөө итгэл чөлөөлт хийдэг хүмүүс ажиглалтаар ингээд олон хүмүүс ингээд ярьжсэн. Яг юм бардам замтай өөрийгөө зүртгдэг хүмүүсийн хүзүүнд байн хөшдөг. Нуруу нүддэг. Нурууных нь диск нь асуудалтай болж ирдэг. Хүчин зангирдаг. Үе мөчөнд байн хөвддөг ийм асуудалтай байдаг. Яг ийм үүрч хийдэг хүмүүс ингэж хэлчихлээ шүү. Тэгэхээр бид нар ийм асуудал биднэрт ингээ хууч өвч шиг ороод ирсэн байх юм бол бардам замтайгаа ажиллах нь шашны сүнс байна уу гэж үзэх нь шүү. За сургаалт төгс 16-гийн 18 дээр сүүлийн өмнө бардам зан явдаг бол бүдэрч бод унахын өмнө дээрлэхүү зан явдаг. За 10 дугаарт нь болохоор шашны сүнстэй хүмүүст жинхэнэ баяр хөөр амар амгалан гэж юусоо байхгүй. Хажуу талаас нь яаж ч оролцсон тийм хүмүүсийг баяр ашиглалтай болгож болдоггүй.
дандаа сүмсгэн цавцсан, дандаа зурагцсан, дандаа шүмжилсэн, дандаа маргацсан. Юунд ч баярлдаггүй. Дэлхийн угаасаа харанхуй замбрааг өгж бид нар мэдж байгаа. Гэтэ тэр дотор ариун сүнс биднэрт баяр хөөр амар амгалан өгдөг байхгүй. Эзэн би тэр бүх юмар хангана гэсэн тий. Баяр өрөөс чангана бай амар амгалан гарч хангана. Тиймэрхүү тийм 10 шинжтэн тэгэл зэнээс өөр бас байдаг л байх тийм ээ. Тэгэхээр та нар одоо иймэрхүү асуултанд хариулаад үзээрэй гэж хүсэж байна. Та өөрийгөө голдгоо. Тэ? Заавал одоо бурханд ч юм уу хүмүүс таалагдахын тулд нэмж ямар нэгэн зүйл хийхийг хүсэж байдаггүй. Тэгээ бурхны төлөө юм дутуу хийгээд байна гэд боддгоо. Тэ? Бусдаас тийм өөрөөсөө шаарддаггүй, мөрцөө бусдаас илүү их зүйл хийхийг шаарддаггүй. Тэгээ та өөрөө бурхантай харилцахаас хойш суудгөө. Тэгээ ийм зүйлүүдийг дотор бодоор. Тэгээ энэ та нарыг яг шашны сүнс ямар хэмжээнд байх? Шашны сүнс байхгүй юм байхгүй харин ямар хэмжээнд байна вэ гэдэг. За шашны сүнснээс салах гол арга бол ерөөсөө бурхны хайрыг мэдэх, хүлээж авах, тэгээ эргээд бурхныг хайрлах. Энэ хайрын харилцаа шүү. Шашны сүнснээс ингэж л сал. Яг л шашны сүнс биднийг хайрлагтай хөө гэдэг байдалтай очдог байхгүй. Бурхан бол эхлээд биднийг хайрлсан учраас хүүгээ явуулсан. Тэ? Хүн өөрөө хайр ахгүй, хайр илэрхийл. Бурхны хайр илэрхийл. Тэг хөөд итгэгчээр бид нар хайранд нь итгэж байгаа. Тэр хайрыг хүлээж авч байгаа тийм ээ. Тэг хөөд итгэгч хинч мөхгүй. Харин мөнх амьтаа болно гэсэн. Энэ бурхны хайр ахгүй тэр чигээр. Бидний мөхөхгүй тул хүсэн тэр хайр ахгүй. Энэ хайрыг л бид нар мэдэх хэрэгтэй. Өдөр болгон мэдэх хэрэгтэй. Бид нар мэдэх гэдэг. Мэдэх бол нэг зүйл, мэдэх бол өөр зүйл. Тэгэд хүлээж авах. Өгсөн байна гэдэгт нь итгээд хүлээж авах байхгүй. Тэгээ зарим өдөр бурхан хайрлаг юм шиг санагдах гэдэг чи юу гэсэн. Бурхан байнга л хайрлаж байгаа шүү. Тэгээ итгэж биш багт хүртэл хайрлсан. Итгэж явахт бүр их илүү хайрлаж шүү. Яг бол өөрийнх нь хөвгт юм чи. Тэгээд эргээд бурхныг хайрлах. Та нар бурханд хайртай юу? Өнөөдөр би бурханд хайртай гэж хэлээд бардам хэлэх хүн байна уу? 1-р Иохан 4:18. Хайрын дотор айдас байдаггүй. Харин төгс хайр нь айдсыг хөөн зайлвал. Учир нь айдаст ял байдаг. Айдаг нэгэн бол хайрын дотор төгс болгодог байна. Бүгдээр хамгийн залбирал хий. Шашны сүнснээс салахыг хүсэж байна уу? За тэгвэл энэ залбирлыг бүгдээр хамтаар хийе. Эзэн Иесус минь таны нэгүсэлд талархъя. Бидний хийж чадахгүйг хийж, бидний ойлгож чадахгүйг ойлгуулж өгч байгаад талархъя. Та бидэнд хайртай бид мэднэ. Эзэн би надад буруутгалыг өгч, намайг хангалттай сайн биш мэт харагдуулахыг оролддог. Шашны сүнснээс болж шаналж байна. Одоо өөрийнхөө амьдрал дах шашны сүнснээ бүх ажиллагааг тасалж байна. Эзэн минь таны өгсөн цэвэр ялзраагүй итгэл үнэмшлээс гадуурх бусад шашинтай хэрэг хийж байсныг уучлаарай. Миний амьдралыг булангартуулдаг шашны сүнс бүрийг Есүс Христийн төгс үчиг нэрээр надаас зайл гэж тушааж байна. Бурхны хүмүүсийн хувьд бид мэрэгтүүлэг, буддизм, бөөмөргөл, өвгдээз, ислам, яаговын гэрч нар, мормонизм, үлгэр домог, нууц байгуулгын шашинлаг сүнс бүрийг Есүс Христийн төгс үчиг нэрээр манаас өмнөөс зайл гэж тушааж байна. Биднийг зовоод шаналгадаг шашны сүнснүүд Есүсийн нэрээр бидний амьдралаас зайл, бидний бий болоод тархинд нөлөөлөх гэж оролддог. Шашны сүнс нь энд эзлэх байр байхгүй. Бузар сүнснүүдийг
Сүнслүүдийг ялах эрх мэдэл, хүч чадлаа өгсөнд баярлалаа Есүсээ. Аамен. За тодорхой янз бүрийн шашны сүнснүүд та нарт харуулах юм бол одоо бид нартай ингээд итгэл чөлөөлтийн үе Бурхан бүр нарийн ажиллана. Одоо ямар татсан дээр очиж ямар ном уншуулчихсныг хүртэл харуулж магадгүй. Тэгэхэд нэв төрлийн сүнс ороод ирсэн л байгаа. Тэгээ тэрийг санджаад би таныг мэдэхгүй байгаадаа ийм зүйл хийчихсэн байр энэ сүнснээс би татгалзаж байна. Яг энэ үед орж ирж исэн бузар сүнс надаас зайлхэл хүч хэрэгтэй. Удаан залбирах шаардлага хотод орно. Тэ? Ямар нэгэн газар очиод бид нэр овоо тагчижсэн бол тэрийг Бурхан харуулах юм бол бас тэрийг тэгэл хөөгд буруу юм хийжсэнтэй гимшээд гэрээ таслаад тэгээ хөөгд ингээл явах хэрэгтэй. Ойлгож байна уу? Гэр орнодоо ч гэсэн янз бүрийн ном авчирч ном уншуулж исэн бол тэр тоогоороо залбирах хэрэгтэй бол тэр тоогоороо л залбир. Энийг хэдэн ч удаа яаж хийж болно. Сая л бид нар ингээд ерөнхий залбирал хийж байна тийм ээ. Өөрсдөр ингээд нарийн мэдрэлүүдээ бас хийгээд яваарай. За тэгээ бид нар төгсгийнхаа залбирлыг бас хийжээ. Бурхан Аава та бидний энэ залбирлыг сонслоо. Бидний толгойноос хөлийн мод хүртэл биднийг ариун сүнсээрээ дүүргэж өгөөч. Энд байгаа бузар сүнс болгонд, шашны сүнс болгонд, цэвэр биш сүнс болгонд Есүс Христийн нэрээр шарт хуудсыг өгч Есүс Христийн эрх мэдэл ба хүч чадлаар залцгаа гэж тушааж байна. Есүсийн төгс хүчит нэрээр та нар явцгаа. Эргэж битгий хар. Энд байгаа хүмүүсийг чөлөөл. Есүсийн гайхамшигт ариун нэрээр эрх чөлөөнд дотор алхацгаая. Баярлалаа Есүсээ. Есүсээ танд үнэхээр талархаж байна. Эзэн Бурхан танд үнэхээр талархаж байна. Ариун сүнс тандаас үнэхээр талархаж байна эзэн. Шашны сүнсний хүлээснээс салгаж өгсөнд талархан залбирч байна эзэн. Есүс Христийн нэрээр бүх талархлыг Бурхан авдан залбирлаа. Аамен.